Дийн дайралтанд өртөн гэж боддог маань бидний алдаа юм бэл. Манлайлагч гэж эрэгтэй хүний хэлэх үү, эмэгтэй хүний хэлэх үү гэсэн бид нар чи ерөөсөө эрэгтэй хүний чанарыг агуулгаад дээр нь эмэгтэй хүний чанарыг агуулж байгаа сэдв бол улс төр шийдвэр гаргах төвшөнд оролцож байгаа эмэгтэйчүүдэд тулгарч байгаа саад бэрхшээл нь юу юм бэ? Даван тулах. Би чи өөрөө 3 хүүхэдтэй. Тэгээд нэг нь их том өндөр залуу болж байна. Тэгээд 2 охинтой. Тэгээд гендерийн хөвшмөл үзэл гэдгийг ер нь тэр юу гэж ойлгож ярьж байгаа гэхээр нийт санал өгж байгаа хүмүүсийнхаа юм 4 статистикийг харуулсан. Эрэгтэй ажилтан хэлтсийн дараагаар ажиллаж чаднаа. Эсвэл эмэгтэй ажилтан хэлтсийн дараагаар ажиллаж чаднаа гэж сонголтуудыг өгөхөд нийт санал асуулгад орсон хүмүүсийн 92% нь эрэгтэйд нь илүү санал өгсөн байхгүй. За тэгвэл манлайлагч гэж эрэгтэй хүний хэлэх үү, эмэгтэй хүний хэлэх үү асуусан чи эрэгтэй хүнийг нь бас 90% хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хөвшмөл ойлголт гэдгийг ард зүгээр эрэгтэй хүмүүс ч орсон, эмэгтэй хүмүүс ч орсон ийм судалгаан дээр хүртэл эмэгтэйчүүд нь бас одоо эрэгтэйчүүдээ илүү бараг мөндөө гэж хэлээд байна. Тэгэхээр нөгөө эсвэл бидний өөртөө итгэл байна тий. Улс төрдөх эмэгтэйчүүдийг дэмжих байдал нь яаж ийнэ? Тэгээ нөгөө яг энэ судалгааг аваад ингээд яг тайлангийн уншихаар их сонирхолтой юм лээ гэсэн гэх үе шат талтал болноо сайхан тайлбарлаа авсан. Тэгээ энэчнээс юу гэж харж болж байгаа гэхээр ер нь эмэгтэйчүүдэд дэмжих боломж байна гэж харж. Нөгөө эрэгтэй хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Орол уулзахаар эмэгтэйчүүдэд дэмждэгвэ гэж ярьдаг тий. Тэгвэл энэ судалгаан дээр эмэгтэйчүүдэд дэмждэм байна гэж харж. Судалгаанд хамрагдсан улс төр эмэгтэйчүүдэд сонгуульд нэр дэвшээлт амжилт олоогүй шалтгааныг ингээд асууж хагаад бүлгэлж харсан. Хувийн зан чанараас болоод амжилт олсонгүй. Гадаад харагдах байдал маань нөлөөллөө. Эдийн засгийн нөөц боломж боловсрал мэдлэг яа ингээд уншихаар нэг угаасаа л мэдчихсэн даа гэсэн зүйлүүд аюул их байгаа. Тэ. Тэгээ бидрээс чи их юм хүсээд байдаг шүү дээ, тий. Улс төрийн манлайлагчаас яг юу хүлээд юм бэ гэдгийг энэ төр дээдлэлт нь хуваар нь харуулдаг. За шийдэмгий чанарыг хүлээд юм нэ. Зоригтой байх ёстой, бусдыг ойлгодог байх ёстой. За тэгээ энд оролцож байгаа бас судалгаанд оролцож байгаа хүмүүсийг манлайлагч эмэгтэй хүмүүсийг нэрлээд өгөөч. Тэгээ нэрлээд тэр хүмүүсийнхаа зан чанарыг хэлээд өгч гэсэн. Бид нар чинь бусдынхаа аль хэдийн туулсан замыг юуг нь алдсан, юуг нь онсон гэдгийг нь бол сураад авчвал арай замаа товчлоо шүү дээ, тий. За тэгээд тэгэнгүүт ерөнхий чанарыг нэмэгтэй хүмүүст бүр аюу том битсэн. Одоо бид нар чи ерөөсөө эрэгтэй хүний чанарыг агуулад дээр нэмэгтэй хүний чанарыг агуулсан. Ерөнхий чанар нь галз хогтой байх ёстой, ажил хэрэгч байх ёстой, амьдралд ойрхон байх ёстой, амьдрал үдсэн байх ёстой, мэдлэгтэй, ил тод нээлттэй. Амьдрал үзээд тий. За дүр төрх нь болохоор улс төрч хүн шиг. Бас би яг энийг уншичаад улс төрч хүн шиг дүр төрх гэхээр одоо альфа хувц өмсөд үү? Асуудал даруухан байна нэ. Илүү үг хэл аманд оролцохгүй төлөв төвшин. Тэгээд би оршиж явах хэрэгтэй юм шиг байна тий. За туршлага нь болохоор ер нь эмэгтэйчүүд их хүүхдийн асуудлыг анхаараач. Асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан байх хэрэгтэй. Ерөнхийлөгчд нэр дэвшиж байсан, сайд байсан, дарга хийж чадна гэдгийг харуулсан хүн. Буянтай, гавьяатай, хүний эрхийн тэмцэгч, ковидтай тэмцсэн байх хэрэгтэй. Одоо эмэгтэйлэг байх хэрэгтэй гэсэн маань бас. Бие зүв авч яваа, чадaltaй бай, гоо сайхны мэдрэмжтэй, үлгэр жишээч бай, ярианы өнгө нь урамтай бай. За танигдсан байх гэдэг дээр өсөө сэтгүүлч байвал тавьчих. Тэ? Зурагтаар гардаг нэвтрүүлэг хөтэлдэг бай. Энийг уншчаа за хүслийн жагсаалт гэдэг чинь ийм байх гэж боддог байхгүй тий. Тэгээд бид нар чинь нэг тодорхой төвшөнд нь одоо за ингэж хүмүүс одоо 59.3-аас 83% нь нийт судалгаанд оролцож байгаа олон аймгийн доос улс төрч хүмүүсээс нь асуудаг шүү дээ тий. Тэгэхэд ийм л юм намайг дэвшиж яхад шаардагдаад байсан даа гэдэг санал асуулга дээр бол 2022 онд бол ингэж дөвнөгдсөн юм билээ. Тэгээ яг зүгээр нэг жагаа шудраг биш байгаа угаасаа ойлгомжтой. Тэгээ шудраг биш байгааг яаж даван туулах вэ гэж бүгдээрээ хамтдаа ярих хэрэгтэй юм байна. Тэгээ түлэн зөвшөөрөөд хоошоо сууж болох. Хоошоо суул өмнөрөө боломж олох алдсан шүү дээ. Бид нар бол чадахгүй биш, нэмэгтэйчүүд дэмжихгүй биш байгаа шүү. 1990 онд бол анхны ардын их хурал 430 депутат сонгогдсон байлээ шүү дээ. За тэр үед болохоор 8 эмэгтэй байсан ба 90 онд 8 438. За ингээд энэчнээсээ 50 депутат нь улсын баг хурлыг бүрдүүлсэн ба 90 онд. Хэдэн эмэгтэй маань 2 эмэгтэй. Мундаг эмэгтэйчүүд байгаа байхгүй тий. 24 онд 32 улаас
8 тойргоос 20 24 нь чагсаалтаар 5 намын эмэгтэй гишүүд гарч ирсэн. За ингээ 32 гишүүнтэй одоо явж байна. Ингээл янз бүрийн тоонууд харуулаад тэгэл эмэгтэйчүүд ийм байж гэж ярихаас илүү юу хийж чадсан юм бэ? Ямар өөрчлөлт авчирсан юм бэ? Тэгээ яагаад эмэгтэй хүний дуу хоолой хэрэгтэй юм бэ гэдэг чинь хамгийн ихний одоо зургтай холбогдсон шүү дээ. За эхний асуудал нь болохоор уул нь хуулиа бүрэн хэрэгжүүлье. За ингээд дараа нь болохоор эмэгтэйчүүд залуучуудын манлайлах ур чадварыг нь хөгжүүлье гэсэн аюу олон татамжтай. За ингээд сонгуулийн кампанит ажлын зардлыг бууруулнаа гэж орж ирж байна. Бууруулах ёстой байна, хүнд байна, хэцүү байна. Энэ шүү дээ. За ингээд сонгогчдын боловсролд чиглэн системтэй дэмжлэг үзүүлэх. Тэгээ сонгогчдын боловсролыг нь нас сайжруулаад залуучдын идэвхийг нь сайхан өдөөж өгөөд тэгээ сонгуульд нь оролцуулдаг байх дээр нь яах юм. Тэрэн дээр самтраад ажиллах хэрэгтэй байгаа даа. За гадаад улсад байгаа иргэдэд цахимаар эсвэл шуудангаар санал өгөх боломж олох. За нөгөө австралчнууд түүн Камбера гэдэг шүү дээ. Монголчууд Сиднейдээ их байна. Пёрттэй их байна. Брисбенгийн хотуудд байна. Нөгөө яг төвдөө л ганцхан сонгуул өгнө гэхээр 100 хэдэн хүн л үт юм байлээ шүү дээ. Хэдэн мянган хүнээс. Нөгөө сонгогдох эрхийг нь бол бид нар хангадгүй. Тэгэхээр энэ дээрээ бас яах хэрэгтэй байна. За ингээд тусгай болон онцлог хэрэгцээтэй иргэдийг сонгох эрхийн эдлэгийг дэмжье. Нөгөө жоохон хөвгтөө харж байгаа ээжүүдийг яах юм? Тэгээ одоо гэрээсээ гарч хөвчтэй манай соёл яах юм? Тэгээ одоо сонгуулийн хууль гарч ирэх учраас яг энэ дээр л хэрэгтэй зүйлүүдийг олж мэдлээ дээ гэд харж илаа. Тэгэхээр нэг иймэрхүү асуудлууд байдаг. Тэгэхээр зөв энэ судалгааны тайлангаас гол тайлбар олох өнөөдөр миний хэлж байгаа зүйл нь бид нар гүтгүүлэх нь зөв улс төрчид ийм дайралтанд эмэгтэй улс төрчид ийм дайралтанд өртөн гэж боддог маань бидний алдаа юм. Тэр хүн чинь тэгж хэлж байгаа нь буруу. Бид нар тэгж хэлүүлж байгаа нь шударга биш. Зүгээр орхиж байгаа нь бас буруу. Гүтгсэн бол баримттайгаар нотлоод болиулнаа.